Дараагийн мэдээ. За Монгол улсаар дамжин өнгөрөх Ази Европыг холбосон авто замын сүлжээ нэгээр нэмэгдэх томоохон төсөл болох баруун урт бичигт чиглэлийн авто замын ажлыг аль биесээр эхлүүллээ. Ингэснээр Монгол улсын нийгмийн эдийн засагт олон эерэг үр дүн авчрахын зэрэгцээ Сүхбаатар аймгийн эдийн засгийг зөнхлөн бүрдүүлэгч хөдөө аж ахуй уулуурхаан салбаруудыг цаашлаад аялал жуулчлалын бүс нутгийн худалдаа зэргийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм байна. Монгол улсын хамгийн зүүн урд хилийн бомб тоолох бичигт бомбын хөгжил шин шатанд гарах нөхцөл бүрдлээ. Тодорхойлбол бичигт бомб нь замын үеийн дараах томоохон бомб тоолон хөгжиж зовлмаар бүгд найрамдах Хятад ард улсын Тэнжин, Жинзао, Далиан зэрэг бомбоор дамжин зүүн хойд Азийн улстай худалдаа хийх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдол бүхий баруун урт бичигт чиглэлд 152 км авто зам барих төслийг эхлүүллээ. Ер нь өнгөрсөн жилийн төсөвт бол нийт 354 тэрбум төгрөг тавигдсан. Эхний жил бол одоо 31 тэрбум буюу 31.6 тэрбумыг өгнө. Тэгэхдээ энэ бол одоо ажлын гүйцэтгэлээр нөгөөд явна гэсэн үг. Тэгээд бид төлөөс хамгийн хоёр зүүн бүсийн болон баруун бүсийн хамгийн чухал хоёр замаа л үлдээсэн. Бусад бүх замаа үндсэндээ бол тансан. Тэгэхгүй бол одоо улсын төсөв сая тодтолсон та бүгд харсан байх. Тэгэхээр зэрэг эдийн засгийн үр өгөөж ач холбогдлын тооцож энэ хоёр замыг авч үлдсэн гэдгийг ташрамт хэлье. Тэгэхээр зэрэг төсөв хөрөнгөн дээр ямар нэгэн гацаа үүсэхгүй гол нь одоо богино хугацаанд хурдан түргэн чанартай барих асуудал чухлаа гэдэг. Бүтээн байгуулалт хийгдээд энэ даацын зам хийгдсэний ард дээр бол бүгд найрамдах Хятад ард улс руу уулуурхаан бүтээгдэхүүн экспортлох энэ боломж нэлээдгүй бүрдэх байх гэж ойлгож байгаа. Тэгээд зөрөөд бид бүхэн энэ хөгжлийн замаар далаад гарах гарц нэлээд ойртно. Үндсэндээ алсдаа бол хоёр дахь замын үд болох ийм боломж бүрдэх юм байнамаа л гэж үзэж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 152 км авто замын 1 км нь 2.1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй тус төслийг Монгол зам нэгдэл групп компани гүйцэтгэнэ. За ингэхдээ ажилчдыг голлон орон нутгаас авч ажилуулна гэдгийг хэлж байлаа.